битээр Литв улсад зуныхаа амралтаар 7 хоног амраад ирлээ. Тэгээд худалдаж авсан цорын ганц зүйл гэвэл энэ хүний Японы дипломатчийн хөрөг бүхий хөргөчний наалтыг худалдаж авсан. Яагаад худалдаж авсан бэ гэхлээр битээр бүр гүн гүнзгий сэтгэл төрүүлсэн. За Литвт явж байхад энэ дипломатчтай холбоотой маш их мэдээлэл байсан. Тэг битээр гэр музейг нь очиж үзсэн. За энэ хүн болохоор 20 орчим настай байхдаа манжуур орчимд орос хэлийг бол маш сайн судалсан. Дээрээс нь цэргийн мэргэжилтлийг эзэмсэн юм хүн байгаа. Тэгээд 39-оос 40 онд тэгэхээр Литв улсад элчингээр Япон улсаас суух элчингээр бол томилогдсон байгаа. Тэр үед нь бол дайн гарсан дэлхийн 2 дугаар дайны эхлэл байсан. Зөндөө олон еврейчүүд Польшоос за Европын бусад орнуудаас одоо дөрөв гэж тийм ээ ингэж бүх элчингүүдэд хандсан юм байна л да. Тэгэхэд ихэнх элчингүүд бол татгалзсан хариу өгсөн байгаа. За тэр байтугай нөгөө Литв улсыг бол орхиж гарсан байгаа. Харин энэ Японы элчин болохоор Японыхаа засгийн газар руу 3 удаа одоо цахилгаан илгээгээд тэгээд энэ хүмүүсийг хүлээж авахд туслаач, амь насыг аврахад туслаач гэж ингээ хүсэл гаргасан байгаа л да. Гисэн хийдийч засгийн газраас нь бол тийм нааштай хариу өгөөгүй. За энэ хүмүүс өөрсдөө санхүүгийн хувьд бол одоо боломжийн байх хэрэгтэй гэд тухайн үеийн ханшаар 5,000 орчим доллар гэхээр маш их мөнгө, тийм мөнгө бол хүмүүст бол байгаагүй. Тэгээд энэ хүн болохоор засгийн газрын эсрэг гэх юм уу да өөрийнхөө албан тушаал гэр бүл амь насыг одоо золиос нь гаргаад тэгээ еврейчүүдэд бол виз олгож эхэлсэн байгаа. Транзит виз олгосон байгаа. За тэр транзит визийг хэд орчим хүнд өгсөн гэхээр 6,000 хүнд бол болгосон байгаа. Тэгээд тэр 6,000 хүмүүс одоогийн байдлаар олон болоод 200,000 хүн амь насыг бол аварсан юм байна. Тэгээд энэ хүн виз олохдоо өдөрт 18-аас 19 цаг бүр тасралтгүйгээр одоо ингээд цаасан дээр гараараа ингээд виз олгодог байсан байгаа. За бүр гар нь өвдөжсэн. За тэр үед эхнэр нь одоо массаж хийж өгдөг гэсэн гэж байгаа. За тэгээд бүр галт тэргэнд явах гээд бүр юунаас ангаар байрнаасаа гараад галт тэргэн сууж байхдаа машинд байхдаа хүртэл виз олгож исэн. Замд явж байхдаа тийм 1947 онд энэ хүн харсан байгаа. Тэгэхээр тэр хугацаанд зам таарсан бол одоо замдаа бас хүмүүс Чехэд хүртэл энэ виз олгож исэн ийм хүн байгаад байгаа. За тэгээ дайн дуусны дараа мань хүн одоо нутагтаа очиод мэдээж албан тушаалаасаа огцорсон байгаа. Тэгээд бүр 8 хийсэн. За NHK болон бусад сонины газрууд бол ажиллаж исэн байлээ. Өөрөө бол гарган орос хэлтэй хүн байсан учраас Москвад нэг хэсэг бизнесийн одоо тийм орчуулга гэрээ хэлцээр дээр бол ажиллаж байгаа тэтгэвтэй гарсан байлээ. За тэгэхээр 86 наснда өөрийнхөө одоо тэр төрсөн нутагт Японд бол өвд болсон. Тэнд нь одоо бунханд байдаг гэж бичсэн байгаа. За тэгээд энэ хүн болохоор гэр бүлийн хувьд бол 2 их нэртэй байсан. Эхнийх нь ихэр нь бол орос хүн байсан. За дараа нь бол Япон их нэртэй суусан. Тэгээд Япон их нэрээсээ 4 хүүхэдтэй хамгийн бага хүн одоо амьд байгаа. Бэлг улсад ажиллаж амьдардаг. За тэгээд одоо Японд байхад нөгөө амь насыг аварсан еврейчүүд нөгөө хүнээ хайсан юм байна л да. Хайж олоод холбоо тогтоогоод ихэнх нөгөө дөрвсөн хүмүүс маань одоо маш өндөр албан тушаалуудад Америкт, Канадад, одоо Бразилд тэгээд Израильд энтер ажиллаж ясан. Тэгээд холбоо тогтоогоод урьсан байгаа. За тэгээд Израильд ураад баг хүүтэйгээ очиж тэр уулзалтанд очиод маш том одонгоор шагнуулсан. Тэгээд энэ хүний нэрэмжит Сакурагийн цэцэрлэгт хөрөлн байгуулсан гэж байгаа. Би тэгээд энэ хүний бүр ингээд хүндлээд бишрээд бүр одоо хүртэл санаас гарахгүй байгаа байхгүй. Тэгээд энэ гоёхээ ингээ хийсэн юм Сакуратай оролтыг өнөөдөр зүгээр бүр зориудаар ингэж гойсон байгаа. Тэгээд гэр музейнд нь болохоор яг тэр бүх юмнууд нь бол байдгаар байдгийм байлаа. За баг хүүтэй хийсэн ярилцлага тэгээд энэ хүний амьдралаар хийсэн кино. За тэгтээ тэр хүн болохоор 50% нь одоо киноны үнэ 50% нь бол жоохон дэгстүүлсэн гэж ингэж ярилцлаган дээр ярьж ирсэн. За тэрнээс гадна эхнэр нь одоо тэр виз яаж олгож ирсэн нөхцөл байдал ямар байсан гэдэг талаар бол ном хүртэл бичсэн мэлээ. 2 ном бичсэн байсан санагдчихэв. За тэгээд ерөнхийдөө тэр YouTube дээр тавьсан видеонуудаас би зарим нь оруулсан байгаа. Хүмүүс хэлжсэн л та
хэрвээ танаа одоо баг хүтэн л уулзалт хийж байгаа шүү дээ. Хэрвээ танаа аав байгаагүйсэн бол бид нэр өнөөдөр байхгүйсэн гэдэг нэг бүр хоолой зангируулад хэлжсэн. Би тэр хүмүүсийн яриаг сонсоод надад юу гэж бодогдчихсэн бэ гэхлээр хүн зөв үйлсийн талаа, сайн сайхан юмны талаар хүний амь насыг аврах тэр зүйлийн төлөө өөрийн амь нас, албан тушаал, карьер, гэр бүл одоо юу эдийн өмч хөрөнгө бүх юмыг одоо мартаад ингэж тийм зоригийг гаргаж чадна гэдэг бол үнэхээр надад гайхалтай санагдсан. Тэгээд энэ хүнээ музейг үзчихэд битээр гарч яваад бүр хоёулаа бүр ингээд ерөөс ингээд хоорондоо юм чартах нэг хэсэг жоохон төвчэрсэн л дээ. Ягаад ч юм ингээд үгүй нэр энэ дэлхийд дээр чи ямар сайхан хүмүүс ихэд юм бэ гэж ингэж хүртэл бодогдож байгаа байхгүй юу. Тэгээ яг л одоо манай Азиас гарсан, тэр дундаа Японоос гарсан. Тэгээд одоо шинэлэр юм гэж хэлж болохоор санагдсан. Бүр тэр байтугай тэгээд нэрлэлсэн байсан юм YouTube дээр. Тэгээд та бүхнийг элит улсаар явахаа энэ хүний, энэ мундаг хүний тэр сайхан гэр музейгээр нь очиж үзээсэй гэж бас бодож байна. Тэгээд та бүхнийг энэ влогоор гэр музей нь ямар байсан, ямар сайхан үлсийг хүмүүсийн төлөө хийсэн гэдгийг сонирх байхаа гэж ингэж бодож байна. Тэр 100 жилийн настай энэ хамгийн эхнээс зочдод метрополис гэдэг зочдод байж байгаа. Ерөнхийдөө төвдөө байт юм байна. Тэгээд энэ буудлын ханаан дээр нэг юм бичиг байгаа байхгүй. Нэг Япон Сигихара гэдэг юм энэ байсан байна. 1940 оны 8 сарын 28-наас 9 сарын 4-ний хойно. Тэгээд энэ Visas for Life гэдэг тийм юу байгаа байхгүй нэг бичиг. Тэгэхээр интернетээс харсан чинь энэ хүн Япон хүн маш олон энд амьдарч ирсэн. Дэлхийн 2 дугаар дайны үед энд амьдарч ирсэн. Маш олон нөгөө юудын амьд аварсан гэсэн байна. Тийм учраас нэлээ бас алдартай байна. Тэгээ энэ хүний амьдарч ирсэн юг гэрийг очиж үзэх санаатай. Тэгээд энэ буудлын гадна тал энэ цаасан шоу байгаа. Хэдэн мянган цаасан шоугаар ийм тийм тампаг маягийн хийсэн байна. Тэгээд энэ дээр юу гэж бичсэн байна гэхээр нэрийн бичиг тавьсан байна. Тэгээд энэ бүх нараа цаасан шоу болгон дээр Японы хэлний тамаг гарсан байна. Араа болохоор гэрэлттэй юм байна. Үнэхээр хэвлэн гэр музейд очих гэж байна. За гэр байшин руу орохоор хамгийн түрүүнд юм тухайн ямар нөхцөл байдал үүссэн, юу хийсэн хүн гэдэг талаар тавьж баримтат кино гардаг. За виза авчаад хүмүүс Трансиберия нэг замаар ингэж яваад Москвагаар нэг дамжаад за энэ дээр болохоор Манжура дамжаад яг Харбин дамжаад Владивосток дамжаад Кобе гаралтай байсан юм шиг. Тэгээд ийм олон газарлаа буцаж явсан байна. За тэр хүн өглөөнөөс ороод эндээс яг хүртэл галтэргэнд хүртэл виз олж исэн гэдэг хүмүүс ярьж ирсэн. Тэгээд олон цагаар виз олгож бичээд гар мөрөнд хөвчдөг байсан. Кинон дээр нь ярьж байлаа.
гэсэн юм байна. Ийм юм өсөв. Энэ дээр томатар гэсэн юм байлээ. Ингээд. Панерис дараалаа. Томатод энэ өрөнд уулзж ирдэг гэсэн юм байна. Говьтай, нэлээд үнэтэй айлхад. Тэгээ энэ дээр байгаа тэр диван нь болохоор хаана нэг гэхлээр энэ яг зурган дээр байгаа тайлбар сандал бүх юм хадгалагдаад бэлтжээ. Faren vil at vi skulle studere medisin. Han ville ikke sjøl, så han juksa så den bestod ikke test. Det var lurt da. Аав нэмж болгоё гэж хэлсэн гинэ. Тэгээд өөрөө тестээ буруу бөглөө дэмж болоогүй гинэ. За ингээд ийм боёроо дипломатын гэр 3 давхар байж намддаг гэсэн юм байна. За энэ гэр бүлийг нэг юм баг гэж бодож байна. Ингээд амьд зул асаацсан байт юм байна. Ажлын ширээ. Хүүхдүүдийн зар 4 хүүхэдтэй байсан. Одоо нэг нь Бэлгид амьдарч байгаа гэсэн хамгийн бага. Ингээ виза олох юм чи. Mye japanske skjer. За энэ хоёр ярилцлагыг ингээд энд оруулъя. Англиар бол ирсэн байгаа. Тэгэхээр энэ дээр юу гэж ярьж байна вэ гэхлээр манай гэр бүлийн хүмүүсийг аварсан. Одоо бид нэр ингээд олоола болоод тийм ээ. Одоо 200-аад хүн байна. Амьд мэд байна. Хэрвээ та биднэрт амьдрах боломж олгоогүй болвол бид нэр үдэд бол байхгүй байх байсан гэж ингэж тэр баг хүүгийнх нь аавд талархснаа илэрхийлээд ингээд ярьж байгаа. Тэгээд ийм олон бичлэгнүүд энэ хүний талаар хийсэн кинонууд бол маш ихээр одоо YouTube-д бол байдаг юм байлаа. За тэр байтугай энэ хүнийг одоо нас урсны дараа бас юу яасан байгаа даа. Зарим хүмүүс бас энэ хүний нэрийг бариад одоо хуурамч тийм ном бичих эсвэл хуурамчаар тийм уран бүтээл хийж нэр төрөнд ашиглах юмнууд бол гардаг юм байна. За түүнээс тэр энэ бол одоо цагт болж байгаа юм тийм ээ. Гэтэл яг сүгийнхаар яг Литвас явсны дараа яг мань хүнийг одоо визийн дуурайгаад тийм дардстай тийм виз хуурамч визийг бол хийсэн байна. Тэгэд энэ виз нь яасан бэ гэхлээр ойролцоогоор хүүгээс нь асуугаад 700 гад хүн төгсөн баха гэж хэлж байгаа байхгүй юу.